Бүгдд нь энэ удаагийн бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэндээ өөрийн хороосон хүмүүсийнхээ махыг гахаа, үхэр, хоньны махтай холж бүргэр хийж бусдад үйлчилдэг байсан Жозеф Рой Метанигийн талаар хүргэхээр бэлтлээ. Түүний энэхүү аимшиг тэргүүд 1976-аас 96 оны хооронд болж өнгөрсөн байна. Тэр шүүх хурал дээр өөрийгөө 13 хүний амийг хөнөөсөн гэж хэлсэн ч цагдаа нар ердөөл 5-ыг нь нотолж чадсан байдаг. Жозеф Рой Метани. Энэ бичлэгийг үзсний дараа энэхүү нэрийг сонсоод ой гутах, зэвүү хүрэх, айх мэдрэмжүүд төрөх хүн олон байна баг. Хар тамхи, архиталт, хүчирхийлэлд нэрвэгдсэн нийгмийн ёроолоос цуврал аллагын тухай хамгийн балмад түүхүүдийг бичлсэн энэ нэрийн амьдралын тухай мэдэх тусам хүний оршихуй, ухаан санааны харанхуй булангуудыг ойлгох шиг болно. Жозеф Рой Метани 1955 оны 3 дугаар сарын 2-нд Америкийн нэгдсэн улсын Мэрилендийн Балтиморт төржээ. 1973 онд айрамд элсэж тэндээсээ хар тамхинд донтсон гэж Метани өөрөө байцаалтын үеэрээ хэлсэн байдаг. Хүүгийн гэр бүлийн байдал тийм ч сайн биш, хэцүүхэн байсан. Метанигийн аав архичин, харин ээж нь олон ажил хийж амьдралаа залгуулдаг байжээ. Метаник 6 настай байхад нь түүний аав хорвоогийн мөнх усыг үзүүлсэн. Сургуулийн амжилт таарав, гэр бүлийн халамж хайраас хол өссөн тэрээр хожим хойно хүн алдаг, хүчинддэг. Тэрч байтугай махыг нь өөртөө болон бусад хүмүүст зориудаар өгдөг аимшигтай цоврал халуурчин болно гэж хинч төсөөлөөгүй биз. «18 наснда Америкийн нэгдсэн улсын айрамд элсэн ба тэндээ хар тамхинд донтсон гэж дараа нь өөрөө хэлсэн ч ямар ч нотлохоо болон гэрчийн мэдүүлгүүд байдаггүй. Тэрээр Балтиморт хотын бомб орчмын ажилчдын дунд амьдарч сэтгэл санааны гүн хямралд автсан нэгэн байлаа. Хэдэн жижиг үйлчилгээний ажил хийж форклифтийн жолоочоор ажилладаг байсан. Гудамжны архичид биеэ үнэлэгчдтэй ойр харилцаатай. Олон хоногоор гэртээ хардаггүй. Олон шөнө гудамжинд өнгөрүүлдэг босно нь түүнийг энэхүү аимшигт гэмт хэргийн зам руу алгуурхан түлхсэн. Ингэж явхдаа тэрээр Кейти Энн Вилксон гэх эмэгтэйтэй танилцсан гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Кейти ч мөн адил хар тамхины хамааралтай байсан бөгөөд тэр хоёрын хар тамхины хэрэглээ улам гүнзгэрч цаашилахад хүргэсэн байна. 1977 онд тэдний охин Анжела төржээ. Гэсэн хэдий ч 1979 онд эхнэр нь хүүгэн авч явсан бөгөөд энэ үйл явдал түүнд их хүн дээр тусаж сэтгэлийн тэнхийг алдаж илүү гүн хар тамхи архинд донтогч болсон юм. Ингээд олон жилийг ганцаардал хар тамхи архинд алдсан тэрээр илүү гүн гүнзгий эвдэрч эхэлсэн бөгөөд 1980 онд бейсболын цөхрөөр бусад руу дайрч хүнд гэмтэл учруулсан бөгөөд үүнийхээ төлөөс нь 2 жилийн ял сонссон юм. Ингээд ял эдэлж гарч ирээд амжилттайгаар форклифтийн жолоочийн ажил олж хэсэгтэл гундаж явсан нэрийн маань амьдрал өндөж эхэллээ. Гэхдээ л сурсан эмийг сураар боож болдоггүй мөлгөрээр хар тамхи, архи тарс аль хэдийн түүний амьдралын нэг хэсэг болсон байжээ. 1990-ад оны ихэнх үед Joy-г Tiny буюу жижигэ гэж хочилдог байж. Гэхдээ тэрээр 6.1 фут буюу 185 см өндөр, 200 кг орчим жинтэй байж. Ингээд хар тамхи архинд донтсон манай залууд гэр бүлтэй болох боломж олдож Латифа гэх эмэгтэйтэй гэрэлсэн байна. Ингээд тэрээр 1994 онд Кати магазинер гэх бие үнэлэгчтэй танилцаж шөнжин архитаж мансуурсны эцэст тэр эмэгтэй хүчирхийлж дараа нь амийг нь хөнөөжээ. Гэхдээ тэр түүнийг зүгээр л алчгаад орхиогүй. Биеийг нь булж 6 сарын дараа буцаж ирээд толгойг нь авч шүүгэндээ хадгалсан гэх мэдүүлэг нь шүүхийн танхимд бүгдийг алмаар болсон. Тэр үед хэний ч төсөөлөөгүй байсан зүйл бол энэ хэргийн ард маш олон хохирогч байж магадгүй гэсэн таамаг байлаа. 1995 онд түүний эхнэр түүнээс холдож хүүгээ авч явжээ. Энэ явдал нь Метанигийн сэтгцийн байдлыг улам дордуулсан гэж үздэг. Тэр үеэс эхлэн гэмт хэргийн цуврал илүү системтэй, төлөвлөгөөтэй болж хувирсан. Гэр бүлээ орхисон эхнэр хүүхдээ буруутгасан тэрээр түүний оронд өөр хэн нэгнийг шийтгэх хэрэгтэй гэсэн гаж сэтгэлгээний дэвсгэрт өөртөө зөвшөөрөл олгож байв. Гэхдээ энэ наллага ердөөл түүний аимшигтай гэмтэргүүдийн эхлэл байсан нь түүнийг ямархуу хүн байсан гэдгийг харуулах шиг. Өөрийнхөө алсан хүний толгойг шүүгээндээ хадгалсан алуурчин гэж тооцоолоод үзэхээр энэ хүн ямар амар байсан бэ гэдг нь харагдаж байгаа юм. 1995 онд Метани Тент Сити хотын Хановер гүрний доор 2 гэр оронгүй хүн болох Рандал Бревер болон Ранди Пикер нарыг сүхээр хороосон байна. Мөн яг тухайн өдөр гүүрэн доор гэр оронгүй хүмүүс хоорондоо маргалдаж муудалцаж байгаад тухайн үед байсан Ларри Ламос гэх залуу өнөөх сүхийг хулгайлсан олсон байсан ба түүгээрээ Эверетт Довел гэх залууг хөнөөсөн байсан байдаг. Ларри Ламос цагдаа нарт баримтлагдаж энгийн дэглэмтэй шоронд жил 9 сарын ял эдэлсэн байна. 1995 оны 8 дугаар сарын 2-ны өдөр өнөөх 2 гэр оронгүй хүний цогцос олдсон байдаг.
1996 онд Метаниг тус гэмт хэрэгт холбогдсон гэдгийг нотолж чадсан байна. Метаны 1996 оны 11-р сарын дунд үед Кимберли Лин Спайсерыг худгалан хөнөөсөн. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж хэлэх юм бол 1996 онд Кимберли Спайсер гэдэг эмэгтэй алга болов. Удалгүй түүнийг хөнөөсөн болох нь илчлэгдэж Метаны баривчлагдсан. Эхэндээ тэр зөвхөн энэ хоёр хэрэгээ хүлээн зөвшөөрсөн ч цагдаагийн байцаалтаар тэрээр илүү ихийг ярьж эхэлсэн. Түүний мэдүүлгээр бол 10 гаруй хүнийг хөнөөсөн гэж мэдэгдсэн. Гэхдээ хожим тэдгэрийн ихэнх нь нотлогдоогүй. 96 оны 12 дугаар сарын 8-нд Рита Кемперийг хулгайлан авч хүчирхийлэхийг завджээ. Прокуроруудын мэдээлснээр Метаны палетийн үйлдвэр буюу модон хавтангийн үйлдвэрийн талбайд байрлаж байсан чиргүүл дотор Кемпертэй хамт мансууруулах бодис хэрэгжилжээ. Харин Кемпер түүнтэй бэлгийн харьцаанд орохоос татгалзсанд Метаны түүнийг хөөж, барьж, зодож, чирж, буцаан чиргүүлтэд оруулан өмдийг нь тайлж, хүчирхийлэхийг завдсан байна. Кемперийн мэдүүлгээр Метаны бие чамайг алж, бусад охидтой хамт ойд булна хэмээн сүрдүүлсэн аж. Гэвч Кемпер чиргүүлийн цонхоор зугтан ойролцоох цагдаагийн ажилтнуудад хандсанаар амь гарчээ. Үүний дараа Метаны өмнө нь алсан Спайсерийн цогцыг булшлахад туслаач хэмээн нэг найзаасаа гуйсан байдаг. Тэр найз нь Метаныгийн үйлдэлийг 1996 оны 12 дугаар сарын 15-нд цагдаад мэдэгдснээр түүнийг тухайн өдөр нь баривчилж Спайсерийн амийг хөнөөсөн хэрэгт буруутхан ялалсан байна. Тухайн үйлдвэрийн эзнийгч мөн Метаныгийн хамт зул сарын баярын үдшилгээс гарч явах үед нь баривчилсан ба нотлох баримт нуусан хэрэгээр хамжигч гэж үзэн ялалжээ. Баривчлагдсны дараа Метаны Спайсерийн хэрэг төдийг бусад аллагуудаач хүлээж эхэлжээ. Тэр мөн Кэти магазинерийн толгойг тасарч хайсан Шарлиг дахин булсан газар руугаа цагдаа нарыг дагуулж очсон байна. Хэдийгээр гавлын ясанд байхгүйсэн ч түүний биед байсан шүдний эмчилгээний бичилдээр магазинерийг тодорхойлж чаджээ. Цагдаагийн мэдээлэлснээр Метаны хохирогчдоо сонгохдоо героин, кокаинд донтоод байсан залуу цагаан арьст биеийн үнэлэгчдийг онцлон анилдаг байжээ. Аллагууд нь бэлгийн хүчирхээлэл хэрцгий ажиллагаатай хамт явагддаг байсан байна. Тэрээр 28 настай Тони Лин Инграйсийг хөнөөсөн хэрэгээр яллагдаж байсан ч нотлох баримт хангалтгүй байсан тул уг хэргийг хожим нь хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Метаны Балтиморын Вашингтонын гудамж дагуу өөр 3 биеийн үнэлэгчийг хөнөөсөн гэж хүлээн зөвшөөрсөн ч эдгээр хэргийг нотлох баримт үгүй тул зөвхөн түүний мэдүүлгээр үлджээ. Мөн тэр зарим цогцыг Патапско гол руу шидсэн хэмээн мэдүүлсэн бөгөөд цагдаа нар өнөө хүртэл тэдгэрийг олж чадаагүй. Балтимор Сан сонины 1997 оны мэдээлэлд дурдсанаар Метаныгийн аллагын тоо үнэн эсэх нь тодорхой бус байсан хэдий ч тэр өөрөө 10 хүртэлх хүнийг хөнөөсөн гэж ярьжээ. Түүний өмгөөлөгч Метаны сүүлд гэмшсэн байсан бөгөөд хар тамхи арх түүний зан чанарыг өөрчилж хүчирхийлэлд өртөмхий болгосон гэж мэдэгдсэн байдаг. 1997 онд Кэти магазинерийн хэрэгт 50 жилийн хорих ял сонсож Amorphosan буюу attempted sexual assault гэх ял шийтгэл хүлээсэн байна. 1998 онд Спайсер дээрх нөхцөл байдлаар аллагын хэрэгт насан туршийн хорих ял авч тентхийн дээд шүүхээс нас барах ял нь хүчингүй болж life without parole буюу насан туршдаа хорих ял судлагдах боломжгүй болгож өөрчлөгдөжээ. 2001 онд шалгалтаар нас барах ял хүчингүй болж хэрэгцээгүй гэж шүүх үзсэнтэй холбоотой юм. Метаны шүүхтэр би аллагаас маш өндөр мэдрэмж авдаг. Ямар ч сөрөг бодлууд надад төрдөггүй, харин хүчирхийллээс хүчирхэг мэдрэмж авдаг байсан гэж мэдүүлсэн байна. Мөн түүнийг хар тамхинд автсан, архинд донтсон гэж үздэг. Түүний байцаалтын үеэр болон шүүх танхимд хэлсэн хамгийн дүүлэнтэй зүрх шимшрэмх хэсэг нь гэвэл тэр ам үргэдэгсдийн махаар бүргэр хийж жижиг хоолны мухалгаар дамжуулан зардаг байсан гэх мэдээлэл байлаа. Энэ нь батлагдаагүйч түүний өөрийн амаар ярьсан хэрцгий гаж мэдүүлүүдтэй давхцж байна. Хүний махыг гахаамахтай холж ялгагдахгүй амттай болгодог гэж тэр ярьж байсан нь одоо хүртэл олон хүний дотор айдастрүүлдэг. Түүний хоолноос хэн, хизээ, хэрхэн идэж байсан тодорхойгүйч нийгмийн сэтгэл зүйд гүн улмөр үлдээсэн юм. 2017 оны 8 дугаар сарын 5-нд Joy Metany Мэрилендийн 20 ангид нас барсан. Түүний үхлийн шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүйч зүрхний өвчтөй байсан гэж мэдээлсэн байдаг. Хүмүүсийн хувьд тэр зүгээр нэг алуурчин биш. Харин хүний оюун ухааны харанхуй буланд орших хамгийн аимшигтай төрлийн жишээ болж үлдсэн юм. Түүний тухай ном, баримтат кино, сэтгүүл зүйн олон материал хэвлэгдэж, зарим хэсэгт домог мэт яригддаг болсон. Гэвч үнэн гэдэг илүү балмад, илүү аимшигтай байж чаддгийг Joy Metany бидэнд харуулсан билээ. Энэ хүртэл сонсож бодлын тэнгист даруулан дэлгэсэн танд баярлалаа. Subscribe, like дарж биднийг дэмжээрэй.